Батулдын засгийн газрын үед 5 зүүн цанхийг барьцаалж хятадын төрийн өмчт Chalco компаниас 350 сая Америк долларыг зээлж эх орны хишиг нэрээр тараасан билээ. Тэгвэл энэ үр үлдэгдэл 96 сая доллар үлдээд байна. 2011 оноос хойш Эрдэнэс тавталгаа компани Chalco-д нүүрсээ 4 жил өнгө өгч байгаач өрн дарагдаагүй хамаа. Гэхдээ тус компани Chalco зарж байгаа нүүрсний үн $8 нэмэгдэжээ. Хэсэг хугацаанд зогсоод байсан ипотекийн зээлийн олголтыг өнгөрсөн 7 оноос үргэлжлүүлэн олгож эхэлсэн талаар Монголынхнаас мэдээллээ. Ингэхдээ шинжилсэн журмаар олгож байгаа юмаа. Шинэ журамд зээл авахар хүссэн иргэдийн бүрдүүлэх материал олголтод онцгийн өөрчлөлт ороогүй юм. Төв банкны мэдээлж байгаагаар үндсэндээ 2 төрлийн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал ипотекийн зээлийн санхүүжилтийг хэдий хэмжээний иргэн төлөлттэй байна. Тэр чинээгээр санхүүжилт хийгдэх юм байна. Улсын хурлын гишүүн асан Гэвшүү Замбатбаяр өөртөө холбоотой гэх офшор дансны талаар өчигдөр мэдээллээ. Тэрээр өөрийг нь андуурсан мэдээлэлээс болж Японоос барилгын компанид орж ирэх 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт саацсныг онцлсан юм а. Офшор данстай Даваагийн Батбаяр гэгч нь өөрөө биш Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсныг ч тайлбарллаа. Аж ахуйн нэгжүүд ор орчмынхаа засыг цэвэрлэх үүрэгтэйг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол тусгасан. Иймээс аж ахуйн нэгжүүд 50 м доторх зас мөсөө цэвэрлээгүйгээс иргэд бэртэж гэмсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй юм а. Нийтийн зориулалтад орон сууцны хороол дундах болон ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц конторын барилга барих зориулалтаар газар шинээр олохыг хориглосон нийслэлийн засаг даргын захирамж гарлаа. Налахын уурхайн төр сахин хуваарай нүүрс олборлож байсан 3 хүн нурангад дарагдсан хэрэг уржигдэр Налах түргэн 3 дугаар хорийн нутагт гарчээ. Нутгийнхны нэрлэлгээр 57 дугаар Өглөн орчимд хуваарай нүүрс олборлож байсан иргэн ээгийн уурхайн амны түнэл тасарч 3 хүн дарагджээ. Онцгой байдлын ерхий газрын харьяа Улуурхайн аврахангийн аврагч нар дуудлагын дагуу усалсан газарт очиход уурхайн налуу ам 20 м-ийн гүнд нуралд үүсэж 2 бэхлэгээний нуруу тасарч нуралтын цаана 3 иргэн дарагдсан байдалтай байсан байна. Улсын хурлын эдийн засгийн байнгын орон өчигдрийн хуралдаанаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хилцүүлгийг хэллээ. Хилцүүлгийн үеэр инфляцийг 6% тогтоовол бодлогын хүүг өсөхөөс аргагүй гэдгийг Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа тайлбарласан байна.